Бүхэн хүчтэй морин хурдан сорн мэргэн хотол олноороо сайхан наадж байна уу. Энэ удаагийн дугаараар хэдүүлээ Супер Наны нэвтрүүлгийн ээлж дангийг ярахаар бэлтлээ. Энэ анги надад хэд асуудалтай хүүхдийн цаана асуудалтай болгож хүмүүжүүлсэн эцэг эхийн буруу байдгүй эсвэл асуудалтай болж өсөж байгаа хүүхдийн өөрийнх нь буруу юу гэдэг асуудлыг өөрөө ирэхгүй төрүүлсэн. За ингээд нэвтрүүлэг рүүгээ орцгоё. Энэ бол Английн Сомерсет хотод амьдардаг Портрийн гэр бүл байна. Аав Мэрил, ээж Хейли 9 настай, Мэдисон 7 настай Хэри нар амьдардаг. За энэ айлд бол өдөр бүр чихэн дайн болж идэг. Аав нь бүтэн цагаар гадуур ажилладаг бол ээж Хейли бүх цагаа хүүхдүүддээ зориулдаг. Гэхдээ түүний бараг бүх цагийг нэг хүн эзэлдэг. Тэр бол 9 настай Мэдисон. Мэдисоныг усанд оруулна гэдэг бол зүгээр л амар том челленж. Ээж нь аргад нь гуйн тайлбарлан заримдаа бүр за би чамайг усанд орчуул шагнах шүү гэж хүртэл хэлнэ гэхдээ байна штэ. Энэ бол зөвхөн эхлэл. I want you in that shower. Now stop it. 9 настай мөртлөө Мэдисон хувцас өөрөө өмсдөггүй. Ээж нь хувцсыг нь бэлтэн, өмсүүлэн, орд ирийн цас нь хураана, шүдний сойзон дээр нь оог нь хүртэл тавьж өгдөг. Өөрөөр хэлбэл насанд нь тохирсон бараг бүх ажлыг ээж нь өмнөөс нь хийждэг байгаа байхгүй юу? Харамсалтай нь ингэж бүх юмыг нь урдуур орж хийж өгөөд ч асуудал багасдаггүй харин чулам хүндэрдэг. Хейли өөрөө ингэж хэлж байгаа. Үнэн дээр манай гэрээг удирдаг хүн нь Мэдисон. Ямар ч жижиг зүйлийг айгүй том хэрүүл болгочдөг. Шүршүүрт орох хувцас өмсөх гэрээс гарах эсвэл зүгээр л үгүй гэсэн хариулт сонсныхон төлөө Мэдисон амар тесэрдэг. Уурлахаараа ойрлон газар твтэн нүшиглэн ээжигээ зуурч зохин заримдаа энэ адил 20 минут үргэлжилдэг бол харин зарим өдөр зүгээр 2 цаг болсон ч гэсэндээ дуустдаггүй. Аав нь бол энэ бүхнийг хараад ганц зүйл боддог нь яагаад манай охин ингэж ажилтсан бол гэдэг. Харин ээж нь охиноо цаг нь хараа өөрөө уйлчдаг гинэ. Яагаад гэсэн чинь энэ бүх зүйл би өөрөө буруутай юм шиг санагдаад гинэ. За тэгээд охины өөрийнхөө хэцүү ааш зан нь дүүд нь хүртэл амар нөлөөлсөн байгаа. Дүүн ч бас ихчтэйгээ яг адилхан зан гаргаад ингээд айгүй тийм барьцдаг. Хоёр хүүхэд нь хоёр талд өөрсдийнхөө ойрлж чарлаад эхлэхээр угаас амар хэцүүдэг хөө. Юу нь яагаад энэ гэр бүл юм болчих вэ гэсэн чинь энэ гэр бүлд өмнө нэг амар харамсалтай үйл явдал тохиолдсон юм байна л да. Юу гэвэл Мэдисоны төрхөөс өмнө Хейли 3 сартай хүүгээ алдсан байдаг. Ингээд асар их уу гашуун хажуугаар бас нэг том цохилт болсон зүйл нь юу вэ гэхээр эмч тэр хоёрт за тоо хоёр бол дахиж бараг хүүхэдтэй болохгүй хаа гэж хэлсэн юм байлээ. За тэгээд ийм хэцүү зүйл сонсон хүмүүс чинь нэлээ хувь тавилантайгаа илрээд айгүй хүн байж исэн чинь гайхамшиг тохиолдоод Мэдисон охин мэдлдэг. Дахиж хүүхэдтэй болохгүй гэж бодсон хүмүүс чинь хүүхэдтэй олчхоор нөгөө хүүхэдтэй байдгаа барайл бараг юу хүссэн болгоныг хийх юм байгаа зү. Даанч нөгөө хайр гэж бодож исэн тэр зүйл нь өнөөдөр хамгийн том асуудал болоод хувирсан. Ээж аав нь хүүхдүүдтэйгээ муудалцсан дараа нь хоорондоо ээж аавд өөрсдөө маргална. Эцэст нь гэрт байгаа хүн бүр нэг рүүгээ хашаарсан байдалтай өдөр хоног нь дуустдаг гэж байгаа. За ингээд энэ гэр бүл нэг хүнийг дуудахаар шийдсэн нь Супер Наны Жо Прост. Жо эдний дээрч гэр бүлийнхэнтэй танилцдаг. Жогийн арга барил бол эхлээд нэг оролцохгүй зүгээр л тэр гэр бүлийн нөхцөл байдал одоо хоорондоо харилцаж байгааг гэх юм уу бүгдийг ажиглаад дараа нь энэ гэр бүлийн асуудлыг тодорхойлдог. За өдрөө хоололно. Жо ол энэ хэдийг ажиглаад ээж нь 9 настай охиныхоо хоолны махыг нэг жижиг болгож хэрчиж өгдөг хэрнээ дүүгийнх нь хоолны махыг хэрчиж өгдөггүй. Дүү хайрын өөрөө л махаа хэрчиж гэл ухантаа л байгаа. Жо үүнийг хараа хэлдэг байхгүй. Энэ гэрт Мэдисоныг яг л гүнчиг хүсэж байна. Ер нь бол ээж нь хайрлаж ин гэж бодож авч энэ хайр нь охин улам бие даах чадваргүй нэг тийм болгож байгааг өөрөө анзаарахгүй байгаа. Удалгүй Мэдисоны найз нь гэрт нь хамт болохоор ирдэг. Ингээд энэ хоёр нэлээ хөөрхөн тоглоал дээж гисэн чинь цагч нэлээ яваад ээж нь найз нь гэрлүүгээ харих боллоо гэж хэлэх болдог байхгүй. Тэгэл бөө юм болно хэлхээс айгаад. Яагаад гэвэл ингээд хилчүүл охин нь ингээд уурлаа дахиад хэдэн минут гэл айгуу тийм хүнд нөхцөл хэлүүлсдэг гэж байгаа байхгүй юу. За ямар ч тач эцэст нь ингээ охиндоо хэлсэн чинь бөө ойрлоо охин нь уйлж майлаа. No. Stop it. I don't want you to hurt yourself. Энэ бүхнийг хараад Жо дахиад нэг зүйл анзаарсан нь Мэдисон хүснээ авч чадахгүй болохоор уурлаад байгаа юм биш. Харин үгүй гэсэн хариултыг хүлээж авч сураагүй байна гэдэг. Мэдисоныг тавширсны дараа Жо түүнтэй хойлохнаа ярилцдаг. Чи яа ингэ л уралтын гэсэн чи Мэдисон хэсэг дуугаа сууж гиснаа. Би хүснээрээ байж чаддгүй болохоор гэж хариулж байгаа.
Ийхүү хэсэг ярилцсны дараагаар Жо Мэдиснийг үсээ өөрөө самандаггүй, хувцас өөрөө сонгодоггүй, шүршүүрт хүртэл ганцаараа ордоггүй. Ер нь бол охины хамгаалал юм оролцоо, бүр шийдвэр гаргалтанд нь хүртэл ээж нь байдаг байгаа. Тиймээс охины өөрийгөө илэрхийлэх цорын ганц арга нь уурлах. Гэхдээ зөвхөн Мэдисэн ч биш, Жогийн ажилтнаа аав нь бас нэлээд өртдөг. Дэлгүүр явах замдаа хүүхдүүд ингээл нэлээд жоох юм болвоогүй аав нь шууд орилоод эхэлдэг. Асуудалдаа суу, бүсээ, зүү одоо бойл гэл энэ аль энгийн 50 яриа гэж юусоо байгаа болсон хүүхдүүд ойрлж ижил хөдөлдөг болсон байгаа байхгүй юу? Тэгснээ хүүхдүүд нь зөрүүлэх тусам эцэг их нь бүр хашгирна. Ингээд хинэн ч ялдаггүй хэрүүл бүрэг эдний долгоос өддөр болгон татагддаг. Now, put it on. Keep that belt on like that. Got it? Орой хамгийн аимшигтай үе бол шүршүүр. Ээж нь угаасаа л юу болдгийг мэддэг болохоор шууд аргадаж эхэлж байгаа байхгүй юу? За би чамаа босонд орчвол дуртай цайг чи хийж өгье. Буудан дээр хамт сууя. За тэгвэл кино үзье гэл. Тэг Жо энийг хараагүй шок. Усанд орохын төлөө шагнал амлаж байгаа юм уу? Энэ бол 8 айлцах зүйл биш. Энэ бол хүүхэд бүрийн хийх ёстой энгийн үүрэг гэл. Эхний өдрийн ажиллал дуусгаж ойлж байгаа. Энэ гэр бүлийн асуудал нь ууртай хүүхэд биш ээ. Харин хэл хязгааргүй өссөн хүүхэд. Хэд их хамгаалсан ээж тууштай биш дүрм нэг байр суурьтай байж чаддгүй ээж аав хоёр. Энэ бүхэн нийлээд өнөөдрийн Мэдисний бий болгож байна гэдэг. Маргааш өглөө нь Жо ээж аав хоёртой уулзаад бүх юм нүүрэн дээр нь үнээр нь хэрэглэхээр болж байгаа байхгүй юу? Одоо энэ гэрээг та хоёр биш Мэдис удирдах байна. Тэр хүссэн үедээ хүссэн зүйлээ бүр хүссэн хугацаагаар авдаг. Энэ байлыг яг одоо л зогсоохгүй бол улам хүндэрнэ. Хүүхэд эцэг гэхээ зохиж болно гэсэн ойлголтод өсөж болохгүй. Энэ бол зүгээр нэг сахилга батын асуудал биш ээ. Maddie rules roost. When she wants, however she wants, and for how long she wants. Maddie needs to be put back in her place. She does, John. She does, yeah. Гэр бүлийн харилцаа бүхэлдээ эвдэрч байгааг шинжгэл. Эцэг хинж санал нийлж байгаа. Ер нь бол энэ хоёр аав ээж асуудлаа мэддэг ч гэсэн гол нь яаж өөрчлөхөө мэдгүй байгаа байхгүй юу? Одоо бол бүр өөрчлөхөөсөө хүртэл айдаг болсон. Жо тэдний энэ яриаг сонсоод шууд та хоёр яг юу яриад байгаа ойлгож байна уу? Тэгээ та хоёр өөрчлөх бол хэн өөрчлөх юм? Хүршээлэггүй ирээд хүүхдүүдийг чинь хүмүүжүүлэх юм уу? Гэл. Тэгээд Хели яагаад охиноо ингэтлээ эрхлүүлд юм бэ гэж асуугаад өмнө нь эднийд болсон хүнд зүйлийн талаар сонсдог байхгүй юу? Нөгөө 3 сартай хүүгийн талаар тэгэл хөр хээж нь уйлал. Жорж нилийн зөөлрүүд хийлж байгаа. Хүүхдээ үргэлжийн мөнхөс хамгаалаад ивэл тэр хүүхэд ч амьдралдаа нүүр тулах боломжгүй болно. Өнгөрснийг өөрчилж чадахгүй гэхдээ өнөөдрөөс эхлээд ирээдүг өөрчилж болно гэдэг. Энэ бүхний дараа Жо хамгийн түрүүнд Мэдисний чадварын жагсаалт гэсэн хүснэгт гаргадаг. Тэгээд 9 настай хүүхэд өөрөө хийж чаддаг байх ёстой зүйлсийг нэг нэгээр нь ээж аваас нь асууж эхэлж байгаа. Хамаг асуултынх нь хариулт нь үгүй гэж байдаг цаа. Хүүхэд ч хувцас өөрөө өмсдөггүй үгүй, шүдээ өөрөө угаадаггүй үгүй, өөрөө нүрээ угаадаггүй үгүй, ор дээрээ өөрөө засч хураадаг үгүй, бохор хувцас сагсанд хийдэг үгүй, ширээ зөөрөлхөд тусалдаг үгүй. Тэгээ энийг сонссон Жо нэлээд чимээгүй жиснаа. 9 настай мөртлөө энэ хүүхэд ямар ч үүрэг хариуцлага хүлээхгүй байна. Та хоёр өөрсдөө охиноо юу ч хийж чадахгүй хүүхэд болгоход хүсгсэн байна. No. Help set or clear the table. No. Help load unload dishwasher. No. Make a bed. No. Дараа нь Жо Мэдиснийг дуудаад баагаар өөрчлөгдөх хэрэгтэй талаар нэлээд хөрхэн тайлбарлаад дараа нь охиноос асууж байгаа. Аав ээж хоёр чинь заримдаа чамтай хитрхи жоохон хөвчийг харцдаг гэж боддгоо гэсэн чи Мэдис аа. Тийм. Тэгээ тэр үе чамд ямар санагддаг вэ гэсэн чи надад таалагддаг гэдэг. Энэ өгүүлбэрээр Жо бүх асуудлын голыг олсон байдаг. Юу гэхээр Мэдис нь том хүн шиг эрхчлөө хүсдэг. Гэтэл ээж аав нь хүүхдтэйгээ яг нялхах хүчиг харьцаад өсгөөд тэгээ юм болохоор хүүхэд зөвхөн өөрийгөө нэг аргаар илэрхийлдэг болсон нь уурлах. Жо эцэг их рүү хараад одооноос эхлээд түүнд папагаар бие даах боломж өгөө. Өөрд нь итгэж байгаагаа мэдрүүл тэгжээж л хүүхэд чинь насандаа тохирсон төлөвшөлтэй болно гэж зөвлөдөг. Ийхүү өөрчлөлт эхлэхэр болдог. Жо Мэдисийн харийн хоёр тус бүр бугуун цаг өгөөд гадаа тоглож болно. Гэхдээ 4:45 гэхэд гэртээ ирсэн байх хэвээр. Хэрвээ цагтаа ирэхгүй бол дахиж тоглох хэрэггүй болно гэж хэлж байгаа байхгүй юу? Энэ бол эцэг их нь хүүхдүүдтэй итгэл хүлээлгэж сурах эхний алхам. Аз олоход хоёр хүүхэд хоёулаа яг цагтаа ирдэг. Мэдис бүр хөөрхөн 1 минутын өмнө нас ирсэн байгаамаа. Well done. That's fabulous. Well done, darling. Ээж аав нь хүүхдүүдэд тэрвэрч аваад магтаал. Бид хоёрт итгэсэн. Та хоёрч биднэрээ итгэлийг алдаагүй гэл. Хүүхдүүд нь ч бас амар тэрүүхэн дэндээ хөөрхөн баярлалаа. Тэгээ Жо хэлж байгаа. Заримдаа хүүхдэд итгэл үзүүлэх нь хамгийн хүчтэй урамшуулал болтгоо. За ингээд дараагийн алхам бол сахилгаат. Жо гэр бүлийнхнийг цуглуулад шинэ үрмээ танилцуулдаг.
Одооноос эхлээд хүүхдүүд эцэг эхтэйгээ бүдүүлэг харьцаж дүрм зөрчвөл бодох өрөө буюу reflection roomed орно. Тэндээ насныхаа тоотой тэнцэх минут сууж хийсэн үйлдэлээ эргцүүлэн бодох ёстой гинэ. Жишээ нь 7 настай бол 7 минут бодно, 9 настай бол 9 минут бодно. Ингээд хүүхдүүдэд дүрмээ болон өрөөгөө маш тодорхой тайлбарлаж өгнө. За тэгээд хүүхдэл болсон шууд сонсоод өөрчлөгдөн гэж юу аах вэ? Нэх бодлого ээж рүү ойрлол янз бүр болол эхэлж байгаа. Ээж нь ингэж ярил бодох өрөөрөө орно штэ гэж анхааруулсан ч мэдээс ойрлол бүр цохиж авал тэрүүгээр нэг юм болно. Жорж ээжийнх нь хажууд байгаад ээж нь юу их талаар болоо, яах талаар заварлал байж байна. Гэхдээ энэ мэдээсэн бол үнэхээр чанга. Юу үгэнд орох улам эсэргүүцэл бодох өрөөрөө оруулсан ч буцаж гарчгүйгээл тэрүүгээр дүрмөөр хулхан болсон хүмүүс. Ойролцоогоор 30 минут үргэлжилсэн эсэргүүцлийн эцэст мэдээс 0 ороод өөрийгөө дотроос нь төгчж байгаа. Жойн энэ хараад энэ бол мэдээсэн хяналтаа алдж байгаа хэрэг биш харин анх удаа эцэг их нөхцөл байдлыг өөрсдийн хяналтандаа авч байгаа илрэл гэж тайлбарладаг. Угаалгын өрөөнд өөрийгөө төвчсөн хүртэл эцэг хээ удирдах бас нэгэн арга гэж байгаа байхгүй юу? За тэгээд бүр болохоо ягаад ч өөрөө мэдээсэн рүү очихоор шийдээд нилээ хатуу өнгөөр мэдээсэн би 3 тоолно. Хэрвээ хаалга онгойлохгүй бол би өөрөө хаалгыг онгойлгож ороод чамайг унтлахны өрөөр оруулна. Чи тэнд бүхэл шөнийн турш үлдэнэ. Би тоглоогүй шүү. Гээд 3 тоолж эхэлнэ. 1 2 3 гэсэн чи мэдээсэн хаалгаа нээгээд гараад ирж байгаа. Тэгэл жоо хүүхдийг өөдөөсөө харуулж суулгаад эцэг гэхээ зохино гэдэг ерөөсөө зөв үйлдэл биш. Үгүй гэсэн бол үгүй. Энэ хариулт эцсийн хариулт. Чи уурлноо, ойрлноо ерөөсөө хамаагүй. Үгүй гэдэг үг өөрчлөгдөхгүй. Ингэж хэлээд мэдээснийг бодох өрөөрөө явахыг сануулдаг. Мэдээсэн ч өөрөө босоод бодох өрөөрөө ороод 9 минутын хугацаагаа дуусгаад нөгөө ойрол чарлаа бөө юм болоод зүгтж энэ удаа нэлээд тайван байгаад 9 минутын дараа бүр ээжээс анх удаа уучлалт гуйдаг. Мэдээсэнд үгүй гэсэн хариултыг хүлээн зөвшөөрч сурах магадгүй амаргүй байгаа. Гэхдээ эцэг хинэн удаа дүрмээ тууштай баримталж эхэлсэн нь энэ айл энийг том ахиц болдог. Эднийд одоо дахиад нэг давж гарах амар том тулаан байгаа шүү дээ. Энэ бол мэдээж усанд орох. Энээс олж гэр бүлд өдөр болгон бөө юм болдог. I want you in that shower. Now stop it. Ээж нь охинтойгоо энэ талаар ярилцаад ер нь бол аргадаад гэж авч жоо хараад та хоёр одоо тохиролцож байгаа юм уу? Эсвэл дүрмээ хэрэгжүүлж байгаа юм уу? Гэлтгсэн чи ээж нь өмнөхөө тавтаад хэрвээ чи усандаа орохгүй бол маргааш найзуудтайгаа тоглохгүй. Гэ бөө юм болтгоороо болно. Тэгсэн жоо ээж нь медиасаа өөрөө шүршүүрт орж чадна. Одоо урдуур нь ороод авахгүй өөрөөр нь юм хийлэг гэдгсэн чи ээж нь ууг нь охиноо ганцаараа ингэ оруулсан ч гэсэндээ нэг харсан чи ингээ хойноос нь орсон туслахаа явждаг байхгүй юу? Тэгэл энийг харалч байгаа юу болоод байгаа юм бэ? Охин ч одоо ингээд том болцсон өөрөө хийж чадна гэд ээжийг нь угаалганы өрөөнөөс дахиад гаргана. За тэгсэн хэдэн минутын дараа медиас охин ямар ч хэрүүлгүйгээр өөрөө усандаа орчход гараад ирдэг. Тэгснээ бүр болоогүй үсээ хүртэл өөрөө самнаж байгаа. Өмнө нь бол ээж нь самнаж өгдөг байсан шүү дээ. Жогийн дараагийн зорилго бол зөвхөн медиаснийг өөрчлөх биш ээж хоёрын харилцааг эрүүл болгох. Тиймээс жоо тэр хоёрт хамтдаа дэлгүүр орж нэгнийхээ сонголтыг хүндэтгэж харилцан буулт хийж сурах шин даалгавар өгдөг. Өмнө нь медиасны өмсөг хувцсыг ээж нь сонгодог байсан шүү дээ. Харин энэ удаа бүх шийдвэрийг медиас өөрөө гаргах хэрэгтэй. Тэгээд жоо охинд хэлж байгаа өөрийнхөө дуртай хувцсыг чи өөрөө сонгоо. Чиний насны хүүхдүүд юу өмсдгийг бас харж болно гэдэг. Охин өөрөө хувцснуудаа сонгоод үзээл. Тэгсэн ээж нь бас яаж зүгээр үе үенийг оролцох гэж үзнэ. Эцэст нь ээж Хейлийн нэг зүйлийг ойлгодог нь охин маань том болж өөрийн гэсэн сонголттой байх хэрэгтэй юм байна. Би бас үнийг нь хүлээн зөвшөөрөх цаг ирсэн юм байна гэд. Замдаа энэ хоёр маань хамтдаа шувуу энэ төр хараад хөөх юм наримталтай болсон байгаа нь харагддаг. Хэдэн өдөр өнгөрсний эцэст гэр бүлийн уур амьсгал ааж маар өөрчлөгдөж эхэллээ. Медиасан өөрөө орд ирээд засна, хураана, ширээгээ бас цэвэрлэлцэн 85-гаа зэгцэлгээд туслана. Игчний ингэж өөрчлөгдөхөөр дүүн ч гэсэндээ бас яг адилхан дагаад өөрчлөгдөөд ингээд гэрийнхандаа тусалж эхэлж байгаа байхгүй юу? Эцэг эхийн хүүхдүүдтэйгээ хэрэлдэхин оронд хамтдаа цагийг өнгөрөөх боломжтой болж мэдээж бүх зүйл төгс болсонгүй. Заримдаа медиасан хуучин зангаа гаргаад ууралж орлол бөө юм болдог ч эцэг эхний удаад өмнөшгөө хүүхдтэй бууж өгөөд айсаар нь байх биш. Харин тайван байгаа дүрмээ тууштай мөрдсөөр байдаг. Because I asked you to sit down while I answered the door. Түрүүлийн дүрм ёсоор жоо гэр бүлийг хэсэг хугацаанд орхин явдсан шүү дээ. Энэ ёсороо гэр бүл баяртай гэдгийг хэлээсээ өмнө гэр бүлийн зарим гишүүдтэй ярилцдаг. Жоо охинд хандаад ээж аав чинь чамд хайртай болохоор энэ бүх өөрчлөлтийг хийж байгаамаа. Заримдаа чамд таалагдахгүй байж болно. Гэхдээ энэ бүх өөрчлөлт
чиний ирээдүйн төлөө гэдэг бол харин ээжд нь. Намайг явсны дараа хамгийн хэцүү үе эхэлнэ. Өөртөө эргэлзэх мөчүүд бас олон гарна. Гэхдээ битгий бууж өг. Тууштай байж чадвал үр дүн нь гарна гэж загтаг. I'll see you when I get back. Yeah. Remember everything. Bye, Joe. Bye. Take care. Bye. Thank you. Bye. Ингээд жоо гэр бүлийнхэнтэй салах яс хийгээд хэдэн 7 хоногийн дараа эргээ ирэхэд явдаг. Найны маань хэдий явсан ч гэсэндээ өөрчлөлтүүд бол үргэлжилсэн хിവэрэл байгаа. Мэдисэн харин хоёр орд ирээ өдөр бүр өөрсдөө застдаг, хураадаг болсон. Мэдисэн шүршүүрт ямар ч маргаангүйгээр өөрөө ордог болсон. Харин хамгийн том өөрчлөлт нь ээж охин хоёрын харилцаанд гарсан байдаг. Хамтдаа илүү их цагийг өнгөрөөж энэ удаад хамтдаа роликоор гулахаар гарч байгаа нь харагдана. Ер нь энэ хэсгээс хараад ахад зарим эцэгчүүд хүүхдүүдэд бүр ингээл амар өмөрөөл эрхлүүлээд өмнөр нь орж юмнуудыг хийгээд тэгээ энийг яг ингээд би хүүхдэд хайрлж ингээд идэв штэ. Гэтэл энэ бол хайртай гэсэн үг биш. Харин насанд нь тохирсон үүрэг хариуцлага өгч тууштай дүрм тогтоох нь хүүхдэд хамгийн том хайр болж байгаа гэдг нь харагдсан. За тэгээ бүх зүйл ингээд сайхан болцсон уу гэсэн чинь үгүй байдаг. Нэг өдөр ээж хоёр машинтай явж байгаад медиасээ ээжээсээ мессеж яаж чиг цаагаад өгсөн чи ээж нь одоо болохгүй би машин барьж ингээд хамаг юм эхэлж байгаа. Тэс үгүй би одоо л мэдмээр байна. Одоо л надад цаагаад үг хэлбэр ингээл ноолсоор агаад эцэст нь ээжгээ цохиод авдаг. Нэг биш нилээ дуудаа. Уг нь ээж нь нэлээд гүрээсэн ч мэдээс ээжгээ бүр ингээд 50 байлгадаг за. Аргаа ядаад хээлээ машина замын хажуу зогсоогоод би жолоо харж хахад ингэж болохгүй гэж ойрлоо. Мэдээс нь ч бас мөчөг өгөхгүй ээж хөөдөөс ойрлоо. No chance. How dare you? How dare you do that to me? When I said to you, I cannot show you. Сүүлдээ хээлээ бүр аргаа ядаад машинаас гарч байгаа. Мэдээс машин дотор тэрч ойрлж уйлал. Ингэж бөө юм болж арай гэж машинаа хөдөлгөөд гэрлүүгээ явдаг ч замдаа охин бүр үнэхэрийн зүгээр байхгүй. Уйлал, ойрлол, ээжигээ байн зохиж аваад машин барьж байгаад бол үнэхээр аюултай харагдаж байгаа байхгүй юу? Гэртээ ирээд медиасны бодох хөрөөрөө оруулах гэсэн чинь нөгөөх нь бүр ортгуусан. Савж унаал, ойрлол. Яа, бүр ингээ өмнөөс нь ядархаар. Эцэст нь 2 цагийн дараа л 9 минутын хугацаагаа дуусгаж байгаа ямар тач 2 бинээс энэ удаад бол уучлалтаа гуйгаад эвлэрээ дуустдаг. Ойрл Чарльз тэрч уйлдаг нь хിവэрэл байгаа. Мэдисэн шин дүрмтэйгээ эвлэрэхгүй эсэргүүцэл үзүүлж өдөр шөнөгүй бөө юм болол. Эцэг хинч сүултээ бүр үнэхээр туйлдсан байгаа нь бол харагддаг. Яг энэ үед жоо амлсныхаа дагуу эргэж ирлээ. Хүүхдүүд өөрсдөө орд ирээ засаад хураагаад гэрээ ажилдаа оролцож байгааг хараад сэтгэл хангалуун байдаг. Тэгээ энэ бол маш том ахиц байна гэж магтсан ч гэсэндээ магтсан үгүй хормон дээр унгана гэчээр машин дотор болсон явдлын талаар сонсоод жоо охины эцэг ихтэй дахин ярилцсан. Ийхүү энэ гурав хамтдаа машинд болсон үйл явдлын бичлэгийг үзэж байгаа. Жоо медиасны зан авирыг буруутгахаас илүүтэй эцэг эхийн хариу үйлдэлийг онцлоод хүүхэд ууралж эхлэхээс өмнө л нөхцөл байдлыг удирдах хэрэгтэй байсан. Харин тоо хоёрын бухимдал улам нэмэгдэхээр медиас нь ч гэсэн бүр илүү хурц цааштай болж эхэлдэг гэж тайлбарлаж байгаа. Тэгээ энэ үгээс сонсон Хейли бас нөгөө бичлэгээ үзсэн байгаа шүү дээ. Тэгэд үнийг хэлэхэд би өөрийгөө хараад амар зочирдлоо. Өөрийгөө хамгийн түрүүнд өөрчлөх хэрэгтэй гэдгээс ойлголоо гэл. Жоо эцэг ихт нь хамгийн сүүлчийн нэг чухал аргыг зааж өгдөг. Асуудлын гол нь медиасны уур биш харин түүнийг хэрхэн зохицуулах явдал гэдгийг онцлоод зогс, бод, өөрчлөлт гэсэн 3 алхмыг танилцуул. Өөрөөр хэлбэл ууралж эхэлсэн мөчөд шууд хариулах биш эхлээд өөрийгөө тайвшруулж дараа нь зөв үйлчлэгийг сонгох хэрэгтэй. Бодлого энэ аргаа турших боломж гарч охины ээлжид эсэргүүцэл уйлаа эхэлж байгаа. Энэ удаа эцэг ихийн өмнөх шиг араас нь гуйж арагддаггүй. Тэгээд жоо тэр та хоёрыг дахин хяналтаа алдаасаа гэж хүсэж байна. Харин та хоёр тайван хിവэрэ байвал удахгүй ингээд уйлж агаад өөрөө тайвширч ин гэж зөвлөдөг. Мэдисэн бол уйлаагаал эцэг ихээ зогсчихсэн ч үнэхээр л хэсэг хугацааны дараа өөрөө тайвшраад бүр уучлалт хүртэлх байдаг. Энэ бол хэдхэн 7 хоногийн өмнөх медиснаас бүр ингээд тис өөр зураглал байгаа байхгүй юу? Энэ удаад чоож ихнээсээ явхаар болдог ба явхахаа өмнө эцэг ихэд ингэж загтаг. Богино зам гэж байхгүй, хамгийн чухал нь та хоёр үргэлж хамтдаа нэг байр суурьтай байх хэрэгтэй гэл. Энэ бүхний дараа нэвтрүүлгийн баг тэдэд дахин зочилдог. Портерийн гэр бүл бол үнэхээр өөрчлөгдсөн байдаг. Хейлээ хэлж байгаа. Өмнө нь манай гэр бүл үнэхээр хүнд байдалтайсан.
Харин одоо бид асуудлаа хэрхэн зөв шийдэхийг мэддэг болсон гэдэг. Мэдээсэн ч гэсэн өмнөхөөсөө илүү бие даасан болж өөрөө хийх ёстой зүйлээ өөрөө хийдэг болсондоо айгүй баяртай байгаагаа хийлдэг. Хамгийн чухал нь урдяашгээ хитэн цагаар уурлахаа болсон гинэ. Аав мэйл нь энэ өөрчлөлт манай гэр бүлийг аварсан гэж би боддог гэж хэлдэг. Өмнөхөөрөө үргэлжилсэн бол манай гэр бүл задрахад ч ойрхон байсан гэл. 7 настай хүүн хүртэл манай гэр бүл илүү сайхан болсон гэдэг айгүй тийм баяртай байхгүй юу? За эйгүү тэд одоо бие биетэйгээ илүү тайван ярилцдаг, хүүхдүүд ч илүү хариуцлагатай болсон. Инээд хөөрөмж гэртээ эргэн иржээ. Энэ удаагийн өөрчлөлтөөс харахад хүүхдийг өөрчлөхийн тулд хамгийн түрүүнд эцэг эх нь өөртөө өөрчлөгдөх хэрэгтэй гэдэг нь бол үнэн бололтой. За тэгээд энэ хүртэл хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай.